Нара гишүүн чинь уул нь бол жигүүрийн анхны хурал дээр ирээд маш зөв байсан. Зөв зүйл хийж ийн гэдээ одоо дэмжиж явсан. Тэгээд гинт санаа бодол нь эргэсэн. Зүгээр ямар учиртай нэрийг бол мэдэхгүй. Тиймээ цаанаа бас асуудал байдаг л баг. Улсын дэд шүүх одоо эргэн зураг ногоо намын дүрмийг 5 дугаар сарын 29-ны дотор нэгтгэж хэлэлцээд бүртгэх ёстой байсан. За тэгэхээр дэд шүүх улсын дэд шүүхээс бол бүртгэлийн албаны дарга нь дуудаж уулзаад за дэд шүүгчтэй хуралдаан болсон. За тэрэн дээр бол нэг намаас 2 4 ирсэн байна. Тийм болохоор одоо нэгтгэж ирүүлээ гэсэн юм шийдвэр гаргасан гэдэг ам байдлаар хэлчихэд байгаа. За өнгөрч байгаа энэ 7 хоногт бол бичгээр тиймээ тогтоолын өгнө гэсэн өнөөдрийг хүртэл өгсөнгүү. За эх 7 хоногийн нэгд өдөр гэхэд одоо 8 болох нь. За бидэрт юу гэсэн гэхээр энэ 2026 оны 6 дугаар сарын 29-ны дотор энэ албан одоо баримт бичиг дүрмээ ирүүлэх ёстой гэсэн. Тэгэхээр одоо нэгд өдөр гэхээр 8 болчихно. Одоо бидэрт 3-7 хоногийн хугацаа үлдэж байна. За албан ёсоор бас тогтоолоо авмаар нэгдүгürt. За хоёрдугаарт одоо яг албан ёсоор аваагүй болохоор юу гэж хэлэх юм бэ? Бид одоо энэ Батбаяр гэдэг хүн намыг удирдаад тэндээсээ гулгай хийгээд тийм ээ төр зэсэгт бас засгийн газрын гишүүн хийлээ. За тэн дээр бас алдаа дутагдал гаргаад ингээ явж байгаа. Тэгэхээр ийм одоо юу гэдэг одоо шууд хэлэх юм бол хулгайч хүнтэй эвлэр гэж байгаа юм юу гэж байгаа. Тэгэхээр ийм байдал бол бидэрт бас байж болох юм уу юу? За энийг бид нар хангарч игүүрийнхаа гишүүдээс асууя, бас санал бодлоо хуваалцъя, солилцъя гэдэг байдлаар өнөөдөр хангарч игүүрээс иргэний зураг намын хурлыг хийж байна. Сайд асан Батбаяр бол төсвийн мөнгөн дээр туйлсан гэж хэлж болохоор байна л да. Энэ бүх мэдээллийг харахад Кен улс руу гэхэд 5 шторкийг 75 саяар хийсэн. Тэгээ улс болгон дээр өөр ер нь бол мөнгөн дээр туйлсан гэж харахаар байна л да. Энэ дээр та ямар байр суурьтай? Тий. Одоо энэ чинь үндэсний аудитын газрын дүгнэлт гарсан байгаа шүү дээ. Тэгээ энийг одоо бид нар зүгээр одоо хуваараа яриад та ингээд энэ эсвэл ийм мөнгө идчихсэн байна гэж ярьж байгаа зүйл биш. Энэ бол үндэсний аудитын газраас гарсан одоо зөрчилтэй дүгнэлт байгаа. За өөрийнх нь бүр яг хувийн хувьд ч гэсэндээ билетийн мөнгө илүү шилжүүлээд авчихсан байна. За тэр нь одоо 20 эдээс эд өргөд гэдэг ч юм уу. Гэсэн ийм асуудал үүссэн явж байгаа. Тэгэхээр одоо очсон газар болгонд хулгай хийгээ яваад шүү дээ. Намаас чулгай хийгээд байна. Төр зэсэг одоо татварлагчдын мөнгөийг чулгай хийгээ яваад. Ийм үнэтэй бид нар бол одоо эвлэрэхгүй гэдэг тийм ээ. Одоо нэгдэх ямар ч юм боломж байхгүй гэсэн бодолтой. Тэрний зэрэг ногоо намын нэрээр нэр дордоор нэр төвшөд их хурлын гишүүд болсон хүмүүс байгаа шүү. Энэ хүмүүс байна одоо өнөөдөр хэд ингэж гишүүд ирсэн байна тийм. Тэгээ энэ цогцлог хазар марыг түгэж үзсэн юм уу? Тэр маань юм байна. Гэхдээ яг бидний зар бол юугаар сошиалэр байж байгаа шүү дээ. Бас группүүдээр тарагдж байгаа. За замир гишүүн маань бол одоо эрүүл мэндийн шалтгаантай байгаад. Тэгээ заримдаа бас их хурлын чуулганд сууж чадахгүй байгаад. Тэгээ тиймэрхүү байдалтай байна. Нара гишүүн чинь уул нь бол жигүүрийн анхны хурал дээр ирээд маш зөв байсан. Зөв зүйл хийж ийн гэдээ одоо дэмжиж явсан. Тэгээд гинт санаа бодол нь эргэсэн. Зүгээр ямар учиртай нэрийг бол мэдэхгүй. Тиймээ цаанаа бас асуудал байдаг л баг. Тэр талаар бол сайн тайлбар хэлж бол мэдэхгүй байна. Гэхдээ гинт эргэжсэн. Одоо гишүүний хуулийн байгууллагын шалгаж байгаа асуудал нь юу болж байгаа вэ? За тэрийг одоо авилгатай тэмцэх газар, эрүүл цагдаагийн газар ч гэдэг юм уу тэр газрууд бол яах вэ? Хариултаа өгөх бах. Яг гэвэл одоо бидэрт нөгөө хэрэг нэгдсэн бол тэр талаар мэдээлэлгүй. Тийм бидэрт мэдээлэл байхгүй байгаа. За одоо бидний өнөөдөр яагаад хийгээд байгаа нөхөр бид нар одоо 2026 оны 3 дугаар сарын 9-нд нийт гишүүдийнхээ онц их хурлыг хийсэн. За тэгээ энд бас нэг мэдээлэлэр зүйл юу вэ гэхээр тухайн онц их хурлд оролцсон гишүүдээс Батбаяр гэдэг хүн за бас одоо ерхий нэрийн бичгийн дарга байсан мөнх жаргал гэж хүн хоёр бол дуудаад уулзаад тиймээ тухайн хуралд оролцоогүй. Энэ хурал дээр одоо бидний гар үсгийг хурамчаар үлдсэн байна гэсэн ийм гомдлоо цагдаад өгөө тэр хурлын хүчингүй болгоо гэсэн ийм үйл ажиллагаа зөндөө яваад байна. Манай хэд хэдэн гишүүд рүү энийг ярьсан. Зарим гишүүд маань одоо мэдгүй эхлээд очиж одоо тэр нь дарамттай ч гэдэг юм уу тийм эхнэр хүүхдийн ажилд авсан ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар юм дарамт шахалт үзүүлээд ийм зүйлүүд хийгээд яваад байна. Тэр энийг бас нийтэд бас хэлчихье гэж бодож байна.
Тийм увайгүй тийм мухай зүйл битгий гэдэг байгаа чи. Ягаад гэвэл эргээд нөгөө худал мэдүүлэг өгсөн юм өөрөө эргээд нэг худал мэдүүлэг өгсөн гэдгээр бас хариуцлага татагдах болно. Тэгэхээр хуралд оролцсон гишүүд маань бас энэ дээр анхаарал болгоомжтой байгаарай гэж бас сануулж хэлмээр.